богино хугацаанд бас боловсролын хөгжлийн жилийн хүрээнд хийсэн ажлуудын үр дүн гарч байгаад бол маш их талархалтай байна. Боловсролын шинжилгээ ухааны дэд хорооны гишүүд бас энэ тогтоолын төслийг санаачилж манай хүний хөгжил нийгмийн бодлогын байнгаараа үүнийг одоо дэмжиж бид тогтоолын төсөл баталуулж ирсэн. Өнгөрсөн жилийн одоо 11 сарын 25. Тэрнээс хойш бол бас богино хугацаа л да. Гэхдээ богино хугацаа боловч та бүхэн урд нь бас хангасан бэлтгэлүүд байсан, тодорхой бодлогын бас одоо шийдлүүд байсан. За мэдээж хэрэг одоо чинь салбарыг одоо мэдж байгаа одоо сайдын өөрийнх нь бас ажлын одоо арга барилж байгаа бах. За өмнөх сайдын ч гэсэн бас тодорхой ажлын үр дүнгууд одоо залгаж байгаа баха. Тэгэхээр одоо үр дүн сонсох сайхан байна. Цаашдаа энэ үр дүн бол одоо үргэлжлэх ёстой. Гэхдээ би их олон асуудал байгаа учраас асууад явчих гэж бодож байна. За англи хэлний одоо бид хувьд бол сургалтыг бол шинэ шатнд гаргана гэсэн. За ингээд сургалтууд хийгдээд явж байна. 3 дугаар ангиас одоо шинэ заагдах бах. Хичнээн багш одоо энэ сургалтанд хамрагдаад байж байна. Ямар шиг үр дүн гарч байна гэсэн нэгдүгээр асуулт. Хоёр дахь зүйл маш чухал одоо үр дүн гаргацсан байна. Тэрсээдрүүгээ бид хиймэл оюун ухааныг бол одоо сургалтанд битгийл одоо нийгмийн бүх хүрээнд хэрэглэхээр болчихсон байгаа. 3 дугаар ангиас эхлээд энэ компьютерийн хичээлийн агуулгад орж ирсэн юм байна. Одоо энэ чиглэлээр багш нарын сургалтанд хамрагдсан уу? Бид багш нараа одоо хамруулъя гэсэн тийм ээ. Эхнээсээ хамрагдж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энэ хичнээн багш хамрагдав. Багш нар маань бэлтгэл хэр хангаж ийн гэсэн хоёр дахь асуулт байна. За 3 дахь зүйл бол боловсролын зээлийн сан, хөгжлийн сан болгоё гэдэг одоо энэ үг бол энэ хавлан сайдаас өөрөөс нь гарч ирсэн. Бид энэ зөвхөн зээл болгодог сан биш, үндсэндээ боловсролоо хөгжүүлэхэд ажиллах ёстой сан гэж ойлгож ирсэн. За энэ байдлаар бол засгийн газар бол 6 сарын 10-нд бол эхнийхээ шийдвэр гаргацсан юм байна. Тэгэхээр зэрэг цаашдаа бол энэтэй холбоотой бас бодлогод орж ирэх юм байна. Энэ санг бол зөвхөн одоо гадаад явж сурахтай холбоотой бол биш. Гадаадаас ихтэй сургуулиудын одоо боловсролын байгууллагуудад одоо багшуурж ажиллуулах чиглэлээр энэ бид ашиглая гэдэг ийм санал гарч байгаа. Тэгэхээр энэ бодлого дээр та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ гэсэн бас асуулт байна. За 5 дахь асуулт. За дээд боловсролын сургалтын байгууллагуудын суралцагчдын тоог бол тодорхой хөтөлбөрөөр шүү дээ. Энэ хөтөлбөрийн зах зээлийн эрэлтийн нийцүүлэх гэдэг ийм асуудлыг ярьж ирсэн байна. За энэ судалгааг та хөтөлбөрийн сайд байх үедээ бас хийж ирсэн. Энийг бол та бол маш тодорхой ярьдаг байсан. Энэ хөтөлбөрүүдийг бол хөтөлбөрийн зах зээлтэй уялдсан байдлаар ямар нэгэн байдлаар код тогтоохгүй болохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр энэ чиглэлээр энэ бас ямар одоо байр суурь, ямар одоо чиглэл байна вэ гэсэн асуулт байгаа юм. За энэ санхүүгийн төрийн асуудал. Энийг 2025 оны төсөв батлах үед энийг одоо би яг одоо докторийн төслөөр оруулж энийг батлуулж ирсэн. За энэ үр дүн бол эхнээсээ гарч байгаа юм шиг байна. Та энийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн ийм чигтэй байгаа юм байна. Энэ дээр ямар үр дүн гарч ийн вэ гэсэн бас нэг ийм асуулт байна. За энэ болон сайд хариулъя. За англи хэлний бэлтгэл хэр зэрэг хангаж байна вэ гэж. За ингээ 3 дугаар ангиасаа бид нар англи хэл одоо зааж эхэлж байгаа. За энэ хүрээндээ одоо бид нар энэ Pearson гэж Английн компанитай хамтран одоо энэ үндэсний хэмжээнд энэ платформ хэрэгжүүлж байгаа. За энэ бол одоо багшийн ур чадварыг нөхөх, за багшийн ачааллыг бууруулах, за хүүхэд өөрөө одоо хиймэл оюун ухааны бас багштай ингэж ярих унших энэ ур чадваруудаа дэмжихд бол маш том дэмжлэг болж байгаа ийм платформ байгаа. Цаашдаа ч гэсэн одоо энэ Pearson платформ бол манай үндэсний одоо англи хэлний нэг хөтөлбөр болоод ингээд явна. За ингээд өнгөрсөн хугацаанд бас намайг боловсролын сайдаар ажиллаж авах хугацаанд одоо Их Британий Умард Ирландын одоо гадаад иргэн сайд тухайн үед одоо англи улсын ерөнхий сайд байсан хүн одоо ирж бас 10 сая паундын босдгоо тусламжийг үзүүлэх одоо энэ чиглэлээр биднэрт амлалтуудыг өгсөн. За ингээ өнгөрсөн хугацаанд энэ 10 саяын 1.1 сая фунт стерлингийн босдгоо тусламжийн санхүүжилтээр бол 5675 багшийг одоо чадварчулж, за мөн англи хэлнийхээ одоо 5 жилийн стратеги төлөвлөгөө одоо батлуулж авсан их том ажлууд бас хийгдсэн гэж харж байгаа. За цаашдаа бол одоо бид нар энэ Улаанбаатар хот орон нутагтай хамтарч энэ Филиппинээс одоо олон багш нарууд авчрах одоо энэ ажлуудыг бас зохион байгуулж байна. Энэ бол харьцангуй хямд өртөгтэй үр дүн богино хугацаанд үр дүнд хүрэх одоо их томоохон ажил бас гэж ингэж харж байгаа. За боловсролын зээлийн сангийн тухайд бол боловсролын одоо хөгжлийн сан болгож ер нь цаашдаа энэ боловсролын одоо энэ зээлийн сан дээр үүссэн байгаа асуудлуудыг цаашдаа ер нь энэ хөрөнгийн сангийн менежментээр эндамент сан болгож хөрөнгийн сангийн менежментийг одоо хувийн хвшлийн мэрэгжлийн хөрөнгө оруулалтын сангийн менежментийн компаниар удирдуулах нь бас зүйтэй юм аа. Энэ зөв хэвлэл байх юм аа гэж харж байгаа. За тэгээд мөн одоо хоримтлын сан болвол ганцхан ипотекийн зээл биш, ипотек, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр одоо бас тодорхой
иргэдэд энэ боломжуудыг олгодог ийм одоо сантай болсон. За энэ сангаас одоо бид нар удахгүй бас энэ анхны удаа энэ боловсролын санд, боловсролын одоо хөгжлийг дэмжих санд анхны өрөмтлүүдийг хийх бас энэ ажлуудыг тооцоо судалгаануудыг бас хийж байгаа. Хамгийн гол нь боловсролын зээлийн сан, хөгжлийн сан болвол одоо яг хүүхд бүрт бас энэ хүртээмжтэй ил тод. За одоо ингээд яг хүүхд Монгол улсад эрэлттэй тэргүүлэх мэрэгчлэр хүний нөөцөө бэлдэх одоо энэ хөшүүрэг болсон одоо ийм шин тогтолцоо байх хэрэгтэй. Тэгээд шин одоо нүүр царайгаар шин бүтцээр шин санхүүжилтийн схемээр шинэ менежментээр ажиллах одоо энэ ажлуудыг одоо концепцүүдийг удахгүй мэрэгжлийнхаа байнгын орон дээр танилцуулна гэж бас бодож байна. За хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой асуудал манай өнөөдрийн хөдөлмөрийн зах зээл дээр үүссэн одоо ур чадварын гэп гэж ярьдаг одоо ур чадварын эрэлт нийлүүлэлт дээр бол маш том гажуудал гарсан байгаа. За энийг өнгөрсөн хугацаанд бас би хөдөлмөрийн сайд дээр ажиллах юм боломж надад бас гарлаа. За ингээ хөдөлмөрийн зах зээл дээр үүссэн энэ эрэлт нийлүүлэлт, ур чадварын эрэлт нийлүүлэлтийг яаж одоо энэ боловсролынхаа салбартаа уях уу? За хамгийн гол асуудал бол одоо энэ үндэсний мэрэгжлийн шатлсан бүтцтэйгээ энэ боловсролынхаа системүүдийг яаж нэг систем болгож ажиллах уу? За энийгээ дундын одоо энэ хөдөлмөрийн зах зээлийнхаа мониторинг хийдэг их хөгжлөлийн платформуудыг одоо яаж бий болгох вэ гэдэг энэ нэлээд том сорилт бий болж байна. За энэ хүрээнд ерөнхий сайдын захирамжаар хоёр яамны хамтарсан за надаар ахлуулаад Бакир сайд, Дэд сайд дэд дараагаар одоо дэд дарга болоод тэгээд төрийн яам нарийн бичгийн дарга нар одоо яамдын голлох мэрэгчнүүдийг оруулсан энэ ажлын хэсэг гарч цаашдаа хөдөлмөрийн зах зээл за мөн одоо энэ юуны ямаат гэж ярьдаг тийм ээ үндэсний ажил мэргэжлийн тодорхойлолтууд үндэслэж одоо үндэсний мэргэжлийн шатлсан бүтцүүдэд одоо хөдөлмөрийнхаа зах зээлтэй боловсролынхаа салбартаа уяах ажлуудыг зохион байгуулахаар бас ингээд ажиллаж байна. За асуулахаар гүшин тодруулъя. За баярлалаа. Бас нэг зүйл тодруулъя. Таныг одоо өмнө одоо энэ салбарыг хариуцах үед таны нэг эхлүүлсэн ажил байна. Их сургуулиудын дэргэд инновац технологийн төв байгуулах. За эхнээсээ байгуулагдсан бид бас очиж ажилласан тодорхой үр дүнгууд гарцсан байна л да. Тэгэхээр энийг цааш одоо яах бас одоо бодлого барих вэ гэсэн нэг юм асуулт байна. Хоёр дахь зүйл бол энэ төрийн хувьшийн түншлэлээр энэ сургууль цэцэрлэгийн барилга байгууламжийг барих боломжийг энэ хамтаа судлаа гэж байна шүү дээ. Энэ одоо шилжүүл гэдэг загвар байдаг тийм ээ. Одоо энэ загвараар богино хугацаанд барих боломжийг бид эрэлхийлэх үү гэсэн ийм асуулт байна. Энэ бол за гурав дахь асуулт бол та сая хэлсэн аутсорсинг. Аутсорсинг бол энэ төрийн зарим одоо үйлчилгээний алба дээр бол гаднаас нь аваад ашиглаад тэгээд тэрийг бол одоо үр дүнтэй одоо зохион байгуулдаг нэг юм хэлбэрлэлтэй. Энэ чиглэлээр та бол бас түрүүн бас төсвийн танилцуулга дээр хэлж байгаа шиг байна. Гүйцэтгэл дээр яг энэ дээр ямар За анхан болон сайд хариулъя. За дээд боловсролын төвшөнд бол бид нар энэ өмнөх төсөө реформуудаа жоох эрчимжүүлнэ. Чанартай одоо цөөн их сургуультаа за мэрэгжил болон техникийн коллежийн чанартай юм коллежүүдийн тогтолцоо руу одоо шилжүүлнэ. Маш товчхоноор хэлэхэд бол өнөөдөр их дээд сургууль дээр 150 гаруй мянган оюутнууд байгаа. Мэрэгжлийн боловсролд 40 байгаа. За энийг л одоо энэ буруу харсан гурвуулж байгаа зөв харуулъя гэж бодож байгаа шүү дээ тийм ээ. Чанартай их дээд сургуулиуд их сургуулиуд дээр бол 40 гаруй 40-с 60 мянган оюутан суралцдаг. За бусд нь бол одоо мэрэгжлийн болон техникийн коллеж дээр суралцах. Цаашдаа бол одоо сургалт судалгаа үйлдвэрлэлийн одоо энэ трибл хийлэгс гэж ярьдаг энэ тогтолцоог нэвтрүүлэх юм зайлшгүй шаардлага. За энэ үүднээс бол манай их сургуулиуд дээр анхны одоо эндамент сангууд байгуулагдсан. Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургуулиуд дээр эндамент сангууд байгуулагдсан. За ингээд их дээд сургуулиудын дундын удирдах зөвлөлүүдээ бас өнгөрсөн засгийн газрын хурлаар одоо байгуулсан. За энэ чиглэлээр одоо бас нэлээд төрийн өмчийн их дээд сургуулиудынхаа одоо засаглалыг сайжруулах чиглэл бас нэлээд анхаарч. За гүйцэж хариулъя. За боловсролын салбарт бол одоо ганц одоо төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг одоо энэ нөөц бол хязгаарлагдмалаа. Тийм учраас цаашдаа бид нар одоо энэ бариад ашиглаад шилжүүлэх BOO тий гэх мэтлэгээр одоо ингээд олон төрийн хувьчлийн түншлэлийн хэлбэрүүдийг бол гаргаж ирнэ. За бид нар Дэлхийн банктай одоо 150 сая долларын бас хэлцээрт орж байна. За энэ бол одоо Улаанбаатар хотод өндөр ачаалттай байгаа одоо 40-с 50 сургуулиудыг хувийн хвшлэнд бариад хувийн хвшлээсээ би одоо 10-аас 15 жилийн хугацаанд санхүүгийн түрээсээр одоо ашиглах бас энэ боломжуудыг бас хайж ажиллаж байгаа. За ингээд саяын хромбокуудыг одоо бас бид нар хөгжлийн банк
одоо санхүүжилтийн юуны санхүүгийн төрөөсөө хэлбэрээр одоо хийхээр ингэж бас шинэ яг манай боловсролын салбараас төр хувьчлийн түншлэлийг хамгийн зөв хэлбэрүүдийг одоо гаргах энэ чиглэлөө одоо бид нар эхний одоо төсөл арга хэмжээнүүдээ бас ингэ төлөвлөж бас ажиллаж байгаа. Энэ бол хамгийн одоо зөв одоо хэлбэр байх болов уу гэж бас ингэж харж байна. За Зүлхбар гишүүн тодруулъя. За баярлалаа, их чухал диалогууд явчлаа. За мэрэгжлийн боловсрол дээр бас бидний хувьд нэг тийм сорилт байсан. Тэр нь үхлээр зэрэг одоо дадлагын баазын асуудал. Дадлагын бааз нар бол энэ янз янзын хэлбэрээр одоо бид шинэ одоо эрэлхийл байх ёстой гэж үзсэн. Энэ тогтоолж орсон юм байна. Үүнтэй үйлдсэн зохиурдунгууд гарч ийн гэсэн одоо зүйл ярьлаа. Энийг бас та бидэнтэй бас хуваалцаж гэж байгаа. Хоёр дахь асуудал бидний санхүүгийн төрөөсийг дахиж тодруулъя гэж байгаа. Сургалтын орчныг одоо богино хугацаанд бид орчин үеийн одоо технологиор техникээр одоо хангахын тулд энэ их чухал одоо бас арга хэрэгсэл болчлоо гэж ойлгож байна л да. 25 оны одоо төсөвд оруулснаас хойш энийг цааш нь үргэлжлүүлэх үү? Үүнийг та бас одоо байнгын орооны гишүүдэд ямар байдлаар бас одоо энийг одоо санд болох вэ? Эсвэл одоо яаж зөвлөх вэ гэж байгаа. Бид харилцсан биеийнтэйгээ энэ бодлогын асуудлыг ярих ёстой шүү дээ. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ? За анхан болон сайд хариулъя. За бид нар энэ дадлагын баазууд, за дундын лабораториудад, дундын дэдвцүүдээ одоо хуваахшаар хийх энэ чиглэлөө ер нь төрийн болон хувийн коллежууд, их сургуулиудын хамтын ажиллагааг бол нэлээд сайжруулнаа. Биднэрт бол маш их том нөөц байгаа юм билэ. Тэрийг одоо ашиглаж чадахгүй байгаа. Тэгэхээр тийм учраас бол энэ дээр нэлээд дундын юм зохицуултууд зайлшгүй шаардлагатай байгаа гэж харж байгаа. Тийм ч учраас би одоо нэлээд тэргүүлэх Монголын компаниудтай одоо энэ төрийн өмчт коллежуудынхаа менежментийг сайжруулах одоо энэ мастер гэрээг хийж байгаа шүү дээ. Энэ хүрээнд бол нөлөн ажлууд зохион байгуулагдах болов уу гэж бодож байна. За төрийн хувьчлийн түншлэлийн хүрээнд энэ санхүүгийн төрөөсийн хэлбэр бол эхний ээлжинд ямар ч байсан бид нар компьютер тоног төхөөрөмж, за энэ ухаалаг самбараас авахлаа түргэн илэгддэг технологи нь хурдан одоо хуучирдаг энэ тоног төхөөрөмжүүдийг бол бид нар санхүүгийн төрөөсөөр явах нь илүү төр талдаач, төсөв талдаач одоо илүү өрөөгөөчтэй хамгийн зөв одоо хэлбэр байх болов уу гэж ингэж харж байгаа. За гишүүд асуулт асууж дууслаа. За уг гишүүн өнөөс